Аранхай аймгийн Номин ханга төгөл хязгаарлалтанд хувьцаат компани Батцэнгэл, Үлзийд, Хайрхан, Жаргаланд, Эрдэнэмандал, Хангай зэрэг сумдын зарим ойн санд даргасан ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг 6 сарын 19-ний өдрөөс эхлүүллээ. Суманд ажиллах хуваарийг харуул Батцэнгэл суманд 1000 га, Эрдэнэмандал суманд 4000 га, Жаргаланд суманд 2000 га, Хайрхан суманд 1000 га, Үлзийд суманд 500 га, Хангай суманд 500 га талбайд тэмцлийн ажлыг хийх юм а. Ажлыг Батцэнгэл сумын Хүрээ нутгийн аршин орчмын ойн санд Сибирийн хүр эрвээхэн голомттой 1000 га талбайгаас эхлүүлсэн. Сибирийн хүр эрвээхэн бусад ойн хөнөөлт шавьжнаас ялгаатай нь хөрөнцөр хэлбэртэй үлжиж 2-3 жил дараалан ойн сангийн шилмүст модны мөчрийг идэж хөнөөл учруулж ой модыг хатаж өөхөх аюулд хүргэдэг байна. Эхний жилийн 8 сараас дараа жилийн 7 сар хүртэл ой модонд хөнөөл учруулдаг шавьж юм а. За манай Номин хангаан төгөл компани улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Аранхай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Үлзийд, Жаргаланд, Хангай, Батцэнгэл гэсэн нийтдээ 6 сумын 9000 гаад хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг эхэлж байна. Аранхай аймгийн Батцэнгэл сумын ойн сангийн 1000 га талбайд хөнөөлт шавьжтай тэмцэх ажил явагдаж байна. Тэгээ энэ 1000 га талбайд нь болохоор Сибирийн хүр эрвээхэн голомттой. За Сибирийн хүр эрвээхэн босож шавьж байгаа бодвол ойн санд 2 жил дараалан хөнөөл учруулдаг. Хэрвээ тэмцлийн ажил эхлүүлэхгүй бол ой сан маань одоо сэргэх боломжгүй учраас тэмцлийн ажлыг эхлүүлж байна. Тэмцэх ажлыг ойн сангийн бусад биологийн олон төрөлт амьтдад сөрөг нөлөөгүй Монголдо үйлдвэрлэсэн сонгомл үйлчилгээд бактерийн бэлтгэлийг ашиглан микробиологийн аргаар үүргийн шүршигч багж ашиглан ойн хөнөөлт шавьжийн тодорхойг хязгаарлах тэмцэх ажлыг зохион байгуулж байна.